За ийм зүйл ярихаар манай гишүүдийн ой санамж нэг л төөрөөд байдаг болчих юм аа. Гамбиам гишүү, Бат Эрдэнэ гишүү эднэр бол захиргааны бүтцийг цөөлё гэж олон жил ярьж байгаа. Үнэ. За манай намын бүлэг, ардын намын бүлгээс захиргааны бүтцийг цөөрүүлээ гэдэг асуудал бол олоодаа тавигдсан. Үнэ. Цөөрүүлэхгүй байгаа шалтгаанаа хамтарсан засгийн газартай холбож бол засгийн газар нэг ч удаа хариулж байгаагүй шүү. Ийм хариулт хизээч гарч байгаагүй шүү. Одоо бол хамтарсан байсан учраас төрийн алба олон болсон мэтээр худлаа тайлбарлахаа болооч. Бид бол ой санамжтай байх хэрэгтэй. Юунаас болоод, яагаад, хэн ажилд ороод, хэнийгээ ажилд оруулаад, яаж энэ төрийн алба нүсэр болоод байгаа тухай үнэн боддоор л ярих хэрэгтэй шүү дээ. Ардчилсан намын бүлэг 100 мянган төрийн албан хаагчтай байх төсөл оруулаад ирээ. Тэгвэл та нар дэмжилтэй. Ардын намын бүлэг дэмжиж чаддсан бол тэгэхгүй байгаа шүү дээ. Тэгээ одоо болохоор хамтарсан засгаас болоод төр их нүсэр болцсон. Одоо дангаараа засаг барихаараа бид бол цомхон болгоно гэсэн ийм зүгээр улс төрийн өнгө аястай тайлбар бол нэгдүгээрт явахгүй. Хоёрдугаарт дахиад ой санамжийн тухай ярив. 2008 оны сонгуулийн дараа хамтарсан засгийн газар байгуулахад хоёр намын хилцээрийн үр дүнд тэргүүн шадар сайд гэдэг оронтой бий болсон. Бүгдээрээ мэдж байгаа. За тэр ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс ч одоо энэ зааланд сууж байгаа. Вето тавих хэрэгтэй. Тэмээл үндэ дарга. Хориг тавих хэрэгтэй. Тэгээ 2004 оноос эхэлсэн ажил шүү дээ. Тэргүүн шадар сайдыг ерөнхий сайдтай зөвшөлдсөхийн тулд анх эхэлж бий болгосон алба. Тэрийг бол бити мартаарай. 92 оных ч гэсэн адилхан тим. 90 онд 2008 онд дахиад хамтрах тухай асуудал ярихад ардчилсан намын даргыг засгийн газарт оруулъя гэдэг ийм санал ирээд засаг хамтарч байгаа бол зөвшөлдсөх ёстой. Зөвшөлдслийг тэргүүн шадар сайд, ерөнхий сайд хоёр хийгээд явна гэдэг ийм л зарчим тусгагдаад явсан шүү дээ. Шадар сайдын албан тушаалч гэсэн яагаад бий болсныг бүгдээрээ эргээд санах хэрэгтэй шүү дээ. 2006 онд засгийн газрыг дахин одоо зохион байгуулахдаа инх сайхан одоогоор үндэсний шин намд зөвшөлтслийн боломж олгож засагт авахдаа шадар сайд гэдэг албан тушаалыг бий болгосон шүү дээ. Тэр нь одоо хүртэл хадгалагдаж байгаа л асуудал байна. Тийм учраас бол энийг ардчилсан намын даргад зориулсан гин одоо болж байгаа гин гэж ингэж мэдэн бодолж улс төрийн өнгө аясаар яриха болёо гэдгийг би гишүүдэд уриалмаар.